За сайн байцгаана уу? Дебра байна. Миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр болохоор iStop хамтлагийн A-School ахын гигэн дурсгалд зориулаад iStop хамтлагтай холбоотой өөрийнхөө дурсамжийг хуваалцъя гэж бодож байна. Тэгээд бичлэгдээ зориулаад iStop хамтлагийн бодолтыг өмссөн байна. Гэхдээ нэг харамсалтай зүйл болсон. Яг одоо ингээ харангуут айс нь зүгээр боловч артлын топ гэдэг үгний дээд хэсэг нь би эндүүдж жагаад эндүүндээ түлчихсэн. Харамсалтай. Миний хувьд болохоор хүүхэд насны минь дурсамж iStop хамтлагтай салжиг холбоотой. Яг тэгэхээр намайг хүүхэд байхад яг одооных шиг YouTube-ээс ороод өссөн дуугаа ингээд хайгаад сонсоод байх боломжтой байдаг байгаагүй. Зөвхөн FM-ээр сонсдог. Тэгээд FM руу мессеж өчөж дуртай дуугаа захиалдаг. Тийм байсан. Тэгээд бас зургатаар нэг урсдаг чат явдаг байсан. Хамтлаг дуучны клипүүд яваад, хажуугаар нь тийм урсдаг чат яваад. Тэр урсдаг чатан дээр айгаа олон хүмүүс хоорондоо танилцдаг. Тэгээд бас хүссэн дуугаа тэр чатаар бичиж захиалж хүссэн дуучныхаа хамтлагийнхаа клипийг үздэг тийм байсан. Тэгээд яг тийм үеэс iStop хамтлагийн дууг сонсдог байсан. Миний хувьд болохоор уцтай байсан ч нэгжтэй байх нь бол ховор. Энэ уус ганц миний биш. Зөндөө олон хүмүүсийн асуудал байдаг байсан. Би болохоор нэгжгүй учраас гэртээ хаяа аав байж таарах юм бол аавын утаснаас аавынхаа утаснаас нууцаар мессеж өчдөг гэсэн. Хүүхэд насны дурсамжны хувьд болохоор нэг тиймэрхүү FM-ээр сонсон зургатаар клипийн үзэн урсдаг чатаар дуугийн захиална, FM-ээр бас мессежээр дуугийн захиал сонсдог. Тэгэл түүний дараа том боллоо. Монголд хэрвээ iStop-ийн тоглолт болвол үзмээр байдаг. Нэг бол тэгээ мөнгө байхгүй, нэг бол хамт явах найз байдаггүй. Тэгээд Монголд байхдаа бол үзэж чадаагүй. Өнөөдөр тэгээд Монголд байхдаа iStop-ийн тоглолтыг үзэж чадаагүй ч гэсэн том болоод 20 гараад одоо орж гардаг болно штэ. Караоке, бар, клабд орж мордог болж эхлэе. Тэгээд шоуддаг байхдаа караоке орноо. Тэгээд караоке ороод дуулахдаа дандаа iStop-ийн ойлгох хэрэггүй хэрэг дуулан заяа. За миний дуулахч гэж би угаасаа нэг сайн дуулж чаддаггүй. Гэтэ манай найз болохоор ойлгох хэрэггүй дахилтыг нь дуулдаг заяа. Ойлгох хэрэггүй хайргэж байдаг юм байна гэл. Йоо за миний хоолойг бол уучлаарай заяа. Би бол дуулж чаддаггүй угаасаа. Тэгээ манай нэг найз эмэгтэй болохоор дахилтыг нь дуулна. Би болохоор өгүүлдэг. Хөрхи чимэн хөл унаж бодорч явна да. Би бодоо цаг хугацаа харуулна да. Би болохоор өглөн дээ манай найз болохоор дуулдаг тийм байсан. Тэгээ ер нь бол одоо ингэ бодохоор iStop-ийн ойлгох хэрэггүй бүх үгийг нь мэддэг юм байна. Гэхдээ энэ бичлэгээр уулын дуулъя гэж утсан боловч жоохон хичээд. За тэр яг Монголд байхад үзэж чадаагүй хүүхэд насны дурсамж юм байсан бол одоогоос 2 жилийн өмнө 2023 оны 11 сарын 3-нд бүр өдөр хоногийн санаж байдаг настай бүр цагтаага 2023 оны 11 сарын 3-нд оройн 19 цагаас Нагоя хотод тоглолтоо хийж байсан. Японы Нагоя хотод. За тэр үеийн мэдрэмж бол амар гайхалтай байсан. Яагаад вэ гэхлээр ихэнх хамтлаг дуучид Японд ирэхээрээ зөвхөн Токиод ирж тоглолтоо чи яваад гэдэг байхгүй юу? Зөвхөн Токиод. Харин гэтээ Нагояд ирдэг зарим маш зүүн хамтлаг дуучид байдаг. Гэтээ ер нь баг ирдгүү заяа. Гэтээ ирж таардаг байсан байх. Гэтээ ер нь тэднэрт дээр ер нь би өөрөө ч мэдээлэл авдаг ч юм уу, үзье гэж боддгоо ч юм уу, эсвэл цаг зав таардгүй байсан байх л та. Гэтээ iStop-ийн тоглолтыг бол би бүр угаасаа болно гэдэг мэдээ эртнээс бүр ингээд плетээ захиалж аваад тэгээд очиж исэн. Тэгээд тухайн мэдрэмж болохоор угаасаа надад бүр 100% дээшээ. Тэнд Нагояд тоглолт үзэж байхад iStop-ийн тоглолт яг тэр өдөр бол цагтаа эхэлж чадаагүй 19 цагт гэсэн боловч нэг 20-21 цаг
үед лөө бараг 10 биш 21-22 цаг маг гэж хэллээ байлаа. Лав 2 цаг гарan бол яг цагтаа бол эхлэегүй. Яагаад вэ гэхлээр зөвхөн Нагоя хотод байдаг залуучууд биш. Бас Японы өөр хотуудад байдаг монгол залуучууд бас цуглаж исэн. Айстоби ахнар болохоор нэг цагтаа бол ирсэн байсан санагдаж байна. Одоо ингээд санахаар ер нь төрүүлээд ирсэн. Гэхдээ бид нэр цуглаж амжаагүй. Тэгээд Айстоби ахнар болохоор хүлээгээл байжсэн бид нарыг. Тэгээд өөр хотуудаас хүмүүс ирсэн, цугларсан. Тэгэл тоглолт хоцорсон гэсэн эхэлсэн. Гэтэ энэ тоглолт хаана болсон бэ гэхлээр нэг тийм жижигхэн одоо монголоор бол нэг жижиг хороолын хүмүүсийн жижиг сансрын нэг жижиг баартай л адилхан газар заяо. Нэг жижиг намхан тайзтай. Тэгээд талбайн жижигхэн. Тэгээд угаасаа Японд хамаг юм жижигхэн байдгийг ч хэлэхгүй. Угаасаа боломжтой тааруулна. Тэглээгээд Айстоби ахнар минь ямар ч их зан гаргаагүй, тэр жижиг газрыг голоогүй. Тэгээ бас үзэгчид бид нартай бас тэгж дээрээс харьцаагүй. Бид нартай ингээл яг л ойр түвшин ингээл айгу энгийн хүмүүс заяо. Амар гой дотн гой ингээл тэгээ бүр ингээд тэр жижиг газар чинь бүр ингээд надад бүр амар авааштай зүйл болчихж байгаа юм чинь. Насаараа ерөөс нэг ч удаа үдэж чадаагүй. Тэгээ анх удаа үзэхдээ яг тэр жижиг газар яг бүр ойроос бүр нүүр тулаад үдсэн заяо. Тэр мэдрэмж бол амар гоё байсан. Тэгээд нүүр тулж үзээд тэгээд тоглолт дуусаад гişүүдээ нэг бүрчлэн зураг авахуулаад очир эрдэнэ ахтай, манлай ахтай, тэгээд бас бат оргил ахтай, тэгээд хамгийн чухал нь эскүүл ахтай бас зураг авахул чадсан. Тэгээд бас би сая ингэ зургуудаа гүлгээ харж ирсэн чинь Айстоби ах нартай тэгээд бас яг тухайн өдөр тоглолт үзсэн хэсэг залуучууд бөөнөрөө ингээд гадаа зогсоо зураг авахулсан байгаа даа байхгүй юу? Тэгсэн чинь би бүр амар азтай яг бүр эскүүлхэн хажууд нь зогссон байдээ. Үнэн гайхалтай. Тэгээ би энэ дэр нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Би тэр Нагояд Айстоби хамтлагийн тоглолтыг үзэхдээ эскүүл ахтагаар анхны бөгөөд сүүлийн удаа үзэж байсан гэдгийг би мэдээгүй. Тэгээд бас нэгэн бичлэгийг хуваалцъя гэж бодож байна. За, ингээд би яасан байхгүй юу? Айстобийн бичлэгийг хийгээд ингээд гар ураад тэгж бат өргөдлөх ингээд миний уцыг аваад ингээд зэрэтлийн бичлэгийг хийгээд яа гал тэгснэ одоо нааш эргээд яг миний уцыг өгч байгаа юм шиг болоод би авахгүй чи бантаа. Тэгээ миний уцыг түүний дараа буцааж өгсөн. Йоо энэ яг энэ мөч бол заяа бүр үнэн гал байсан заяа. За би дүнгийн нийтлээ дахиад тавиа заяа. Амар хөөрхөн байгаа зү ёо бүр. Ёо бүр яг ойлгоч штий хой. Гэтэ ингээд багадаа ингээд айстоп гэхээр ингээд бүр амар дээшээ ингээд санагддаг заяо. Би ер нь бол угаасаа ямар нэг юм хүндэлж бишэрч үтгээрээ угаас амар шүтдэг. Тэгээд бүр яг энэ өдөр болохоор ингээд миний бичлэгийг хийж өгч जैन. Тэгээ миний хүндэлж биширдэг хамтлагийн дуучин Бат Оргил ах миний бичлэгийг би ингээд зүгээр гар барьж байгаа байхгүй юу. Тэгж хаад миний бацыг бичлэгийг гэж үнэн мэдрэмжтэй ёо би бүр тэр үеийн мэдрэмжээ бодохоор одоо бараг уйлчмаар. Гэтэ ингээд эргээл бинийг утсныг гэж аваа заяа тэр камер эргүүлээл ингээд бидрийг ингээд бичгээд би ингээд айгу яаж хөдөлж бүжиглэх хүчрээ олохгүй заяа бүр амар ичээд эвгүй байд юм бэлээ нэрнгээсээ. Яа одоо яг ингээд бичлэгийг үзээд ингээд сансан чи яг тэр үеийн мэдрэмжээ авчлаа ёо.
Тавшраарай. Бараг зүрхээ сонсогдсон юм лээ та нарт. Энэ камерт сонсогдох юм болоо та. Биш ээ. Энэ микрофон миний зүрх сонсогдох юм болоо та ёо. За тэгээд энэ өдөр болохоор манай Нагояд байдаг залуучууд White Party-га бас давхар хийсэн. Яагаад вэ гэхээр хамтлагийн тоглолт хийн. Тэгээд оройд нь тэгээд орой 12-оос хойш метро зогсчин. Тэгээд гэрлэгөө хайрна гэдэг нь өөрөө жоохон хүндрэлтэй. Тэгээд шууд өргөжлүүлээ бид нар White Party-га хийжсэн. Тэгээд тийм учраас би full white ингээ бүр тэр чигтээ цав цагаан хувцастай гутал манж цагаан, тэгээд цагаан карго цагаан топ, тэгээд цагаан яктай, цагаан цүнхтэй. Тэгээд явжсэн. Тэгээд өөрийгөө тултлан гангалаад тэгэл юутай линз ос зүүцэн заяа. Цэнхэр өнгөтэй линз зүүцэн яа. Тэнийг өдрийг бол амар гой зугаатай мартагдчихгүй өнгөрөөж чадсан. Тэгээд айстоп яхнар бол ямар ч их зам байхгүй гоё эрэгтэй шиг бүгдээр нь амар гоё ингээл гоё нөхөрсөг харилцаатай байсан. Тэгээд миний бодлохоор тэр мэдэрсэн зүйл нь гэхлээр яг надтай л адилхан хүн юм байна штэ гэж бодсон. Мэдээж надтай л хүн байхгүй тэгээ яах юм тийм үстэй. iStop хамтлагтай холбоотой миний дурсамж болохоор имерхүү байна. Тэгээд би болохоор яг хүмүүс зарим нэг хүмүүс намайг ингэж iSchool ахын талаар бичлэг хийлээ. Одоо буруу үлгэр дүүрэл үзүүлсэн хүнийг дэмжлээ барьлаа гэж магадгүй. Гэхдээ би хэдэн зүйл хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Манай монголчууд гадаадаас бүр ялангуяа Солонгосоос маш их соёл суралцдаг. Солонгос драма үздэг, K-pop сонсож сонирхдог. Тэгээд солонгосчуудыг амар дүүрэх дуртай. Тэгээд солонгосчуудын гэхдээ бас тэр муу муха хорон сарнаа тэр киноны амар драмануудыг сурж гин. Тэгээд бас юг сурж гин үү гэхлээр амар муха тэр олонний танил хүмүүсээ нэг алдангууд нь дээр нь дэвсэлдэг. Тэр муухай зангийг бас сурж гин. Нэг жоохон эвгүй стори за эвгүйч гэж дээ. Тэр сторийн дээр зүгээр л амар тийм өндөр филингтэй те өндөр мэдрэмжтэй зүгээр л хүн болгонд хайраа илэрхийлсэн байсан шүү дээ. Та нарт хайртай шүү, аав ээж эмээ өвч нь хайртай шүү гэсэн байсан. Тийм л бичлэг байсан. Яг тэрний өмнөх нь болохоор бас л нэг сохтуу те нэг бүжиглээд нэг Малайзийн годомжинд октод үдсэн барьсан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бичлэгүүд зүгээр энэ хүний алдаа нь зүгээр интернетэд л постлогдсон байсан л алдаа болсон. Тэгэхээс бол юм хүмүүс постлогдоогүй хүмүүс зөндөө олон энгийн хүмүүс зөндөө олон тасарсан согцсон муу муха зүйл хийсэн хүмүүс байдаг. Яг го бидний нүдэнд харагдсан энэ олонний танил учраас манай муур ороод ирлээ. Одоо чимээг болох болов. Манай монголчууд гадаадаас гой зүйлийн сураач. Гой сайхан тэмцэж чаддаг. Тэр солонгосоос ядаж сайхан тэр тэмцэж чаддаг. Чанарын сураа, тэгж муухай олонний танил хүмүүнээ дэвсэлдэг муухай зангийн сураад яах юм бэ? Олонний танилч гэсэн энгийн хүн одоо зүгээр энгийн иргэн ч гэсэн ер нь бүгдээрээ л хүн байхгүй юу? Бүгдээрээ л ялгаагүй хүн, олонний танил хүн бэлээ гэж төгс гэсэн үг биш, алдаа гаргаж болохгүй гэсэн үг биш, яг болохгүй гэж хичээх нь зөв. Гэхдээ энэ амьдрал чинь заавартайгаа ирдэггүй байхгүй юу? Хүн болгон анх удаа амьдрч үзэж байгаа. Энэ амьдрал чинь заавартайгаа ирдэггүй байхгүй юу? Хүн болгон анх удаа амьдрч үзэж байгаа учраас хүн болгон алдаа гаргана. Тэгээ алдаа гаргасан болгоны дэвслээ дэвэл яах юм бэ? Яг солонгосын арт иргэд шиг алдаа гаргасан олонний танилад дэвслэн барин бүгднийг нэг нэгээр нь чааш наруулаад
бид нэр ганц л амьдран штэ. Яа тэгж нэгнээ химлэх ёстой гэж. Амьдтаа би биенээ хайрл гэж сайхан үг байна штэ. Одоо аста би эскул ахын тэр сүлд харагдсан тэр эвгүй ойлголт, тэр бичлэг түүгээр нь та нар хизээч дурсахгүй. Яг зарим тэгсэн тийм хүнийг юунд нь дурсдгийг гих байх. Гэтэ нэг л зүйлээс хэлье. Одоо тэр хүний нэг алдаа, нэг тэр бичлэгэн дээрх алдаа хизээч тэр хүний өмнө нь хийж бүтээснийг үгүйсгэж чадахгүй. Хийж бүтээсэн зүйл бол хийж бүтээсэн зүйл, дурсамж бол дурсамж. Би түүнийг түүний уран бүтээлээр нь л дурсаж явах болно.